Өглөөний минь за Риогл нэг баярлаад чаах юм алга л та. Юун ч happy өглөөний минь гэж би сая. Гэхдээ бас нэг гониглаад авах юм алга. Өнөөдөр 2 өдөр буудал байгаад гэрлүүгөө явах гэж байна. Нөгөө нэг өндөр skyscraper те тэрэн лүгөө явах гэж байна. Тэгээ тэнд очиод юмнуудаа өнөөдөр баглаад нүүхтэй бэлдэнэ. Зия тэгээд одоо ер нь бол яг уржигдэр босон тэр зүйлээс хойш 1 минутад 1 минут л болж штэ. Тэрнээс хойш би амар травматайгаа дахиж орно гэхээс яг үндэ бүр үнхээр айж байна. Зүгээр л ингээл тэр юм л нүдэнд харагдаад шууд дахин ингээ харагдаад өгдөөд. Гэтэ ямар ч байсан гайгүй байх гэж найдаж байна. Бүгдээрээ өнөөдрийн энэ бичлэгээрээ надтай хамт орж одоо кондо руу маань орцгоё. Тэгээд газар хөдлөлийн дараа манай кондо одоо ямар хуу харагдаж байгаа вэ? Доторх нь хэр бат бөх байгаа вэ гэдгийг бас харъя. Амьдрал бол хэвийн энгийнээрээ үргэлжилж байна. Хүмүүс ажиллаа гээл. Надад одоо би яагаад гэж юунастай энэ бүх барилгынууд л дэлхий санагдаад байна шүү. Ялангуяа одоо манай барилга бүр дэлхий санагдаад байгаа. Би гэхдээ би яагаад ингэж байна уу? Эсвэл энэ үнэхээр дэлхий харагдаж байна уу? Та нар комент хэсэг дээр бичээрэй за. Амар юм бэ. Яа, одоо яаж татчихгаа юм бэ? Чи. Яа, энэ тэнэг энэ бичлэг хийж байгаа өчгүй дээ энэ ч тоо. Яа, энэ минь хан маны харуулна. Энэ байрал бүр над дээр нураад унчхаар л ээ. Угаасаа баг яг нурж унах гэж байгаа юм шиг л байсан. За манай гэр одоо. Яа, одоо энэ дээр самаг юм нүүлгэх ажилтай. Окей. Бид хоёр жоохон гадаа гарч амарч байгаад буцаж орж ирж байна. Үргэлжлүүлээд ямаа багланда. Ер нь бол юм зөндөө байгаа бит хоёр шинээр авсан юм. Барнигч маань анх орж ирэхэд аяг тавмаа байхгүй. Тэгээд тэднийг өөртөө аваарай гэдгсэн. Тэгээд яалтчгүй тэгээд 2 аяг 2 халбар малбар гэл ихтэй юмнууд бол авсан. Танарт энэ байрны ерөнхийдөө room tour-ыг үзүүлье за. Энэ хэсэг болохоор миний нүрээ буддаг хэсэг. За тэгээ энэ хувцсны шкаф нагаад тэр чихтэй шилтэл. Энэ болохоор миний хэсэг. Энэ манай нөхрийн шкаф. Би нэг одоохондоо онгойлохоос жоохон айгаад энэ нураад унчих юм шиг санагдаад. Ер нь бүх юм эйгөө. За энэ болохоор манай нойлын өрөө байна. Энэ байтап амар гоё. Ер нь бол бараг чокоос яахгүй юу. Тэгээд өнгөнгийн гэрэл асчмасаа. Тэгээ яг орой ингээд гоё суугаад гоё юм байлээ. За энэ шүршүүр байна. За тэгээ ер нь нойлын өрөө бол нэг иймэрхүү. Энэ одоо юмнууд маань бутраад унтсан. Room tour үзүүлж ийн гэж юу ч үзүүлээд байгаа. За гэхдээ ямар ч хэсэн энэ өрөөг ингээ хаачаа жоох айгаад энэ юмнуудыг хаагаад тавьчих. Хонгод ядаж онгорхойсносоо дэрэлгэдэг. Тэгээд энэ нойл маань ингээ шил тал заяа. Хоёлоо байдаг тултаа л хүнтэй орж гарч ирдэггүй тултаа асуудалгүй. За энэ хэсэг бол юм байна. За энд болохоор би хөвчлээ ажил хичээлээдэг. Яна толгой эргээд энэ эсвэл энэ эргээд энэ мэдэх юм болоо. Нэг ултрач. За тэгээ мэдээж энэ юм маань орой ингэж харагддаг. За тэгээ унтлагын өрөн маань ер нь бол юм байна.
гоё кондо. Яг л миний мөрөөдөж амьдрахыг хүсдэг байсан газар заяо. Дааш тэгээд уржигдрийн тэр газар хөдлөлтөөс хойш одоо дахиад энд ингэж амьдрна гэхээр үнэхээр өмнөх шигээ гоё ингэж тайван амгалан байж чадахгүй байх. Хизээ юу болох вэ гэж айгаад байж чадахгүй байх. 3 сар за home tour видео хийндэ гэж бодож одчиход өнөөдөр яг ийм үед хийхдээ ч сайхт. Том өрөө бас балкон маань яг гоё сөмрүүгээ харсан. Үнэхээр гоё юутай заяа, вьютэй.